Миний хайр Шоко. Ямар сайхан бэ? Ноён талхаа. Манай найз хотод ирсэн. Миний ажилдаг газрыг хармаар байна гэсэн. Танилцгаа таатаа байна. Намайг сүйтэй шаасан талх гэдэг. Танай цагаан эдэний академийн найз. Таны талаар би зөндөө их сонссон ноён талхаа. Та бол миний мэдэх хамгийн гайхамшигтай үсчин талх шүү. Тантай бичлэн уулзах нь нэр төрийн хэрэг. Үгүй би энгийн нэг шарсан талх. Үгүй дээ эрхмээ. Энэ үсчин яг тань шиг агуу. Энэ олон цомыг харда ямар олон юм бэ? Ноён талхын дээд амжилтыг мэдгүй. Дараалал нь 7 жил. Хоочны хэрэггүй юм уу? Хөөе, талхсаалуу. Том ялагс гаргахаа бол ариун цэврийн өрөө бөглөрөөд байна. Сонсооч. Танд би Энэ хэд удаа ихтэй хэлсэн юм бэ? Бүгд Шоко юу? Ууртай эмхтэй юу? Шоко. Ямар сайхан нэр вэ? Миний хүндэт Шоко. Сүү чи намайг танилцуулаад өг. Гой. Шоко гэдэг би юу ч юусэн хийн. Хөөе, Шоко. Та завтай байна уу? Яасан? Өнөөдөр миний дагуулж ирсэн найз ямар байна? Сүйтэй шарсан талх. Танд сайхан санагдсан уу? Тэр цонхор талах уу? Яв. Би таныг болзоонд ямар байгаа болов уу гэж бодоод. Хинтээ? Сүйтэй талхтайхан их сайхан сэтгэлтэй, октын дунд алдартай. Талахсан яа. Гэхдээ яагаад? Миний сонирхол биш. Би ойлголоо. Сүү Шоко юу гэж вэ? Шоко. Хайцаараа өнөөрөө надтай уулзмаар байна гэсэн үү? Хүмүүсийг хуцсаалнаа. Чамайг сонирхол нь биш гэсэ. Яагаад чамайг сонирхгүй гэдэггүй байна. Илүү булчинлаг, боор арьстай залуу сонирхдох юм болов? Үгүй ээ. Би бүр ямар хөрөнгө хийхээ төлөвлөж гисэн байсан шүү дээ. Битгий уйлаа. Өөр билүүнүүд байгаа штэ. Үгүй. Би Шокод таалагддаг залуу болох ёстой. Юу? Яг одооноос ажиллаж эхэлнэ. Шокогийн төлөө хүчтэй бор залуу болно. Сүү би явж туухай олж өргөлөө. Дараа уулзъя. Хүлээж бай, сүйтэй шарсан талхаа. Шоко, чиний төлөө юм шүү. Тийм ээ. Би одоо царайлаг болж байна. Хөөх, сүйтэй шарсан талхаа их гоё булчинтай болж. Шоко заавал анзаарна. Үгүй. Би арай болоогүй байна. Би цонхгор хിവэрэ байгаа. Би цагаан урил болж төрсөн. Гэрэл намайг хачуунаас шалчихсан. Би ийм байж яаж Шоко таалагдах юм бэ? Бор болмоор байгаа мó. Ноён талх чам тусалж магадгүй л юм. Тийм ээ. Ноён талх суутан шүү дээ. Шоког сонирхоод байгаа юм биз дээ. Тэр яах вэ? Тэгээд борломоор байгаа мó? Тийм ээ. Би борлох юм бол Шокогийн сэтгэлийг гацаагүй татаж чадна. Гэхдээ борлох боломжтой болов уу? Боломжгүй юм гэж байхгүй. Сүү агуулгаас борлуулдаг ор аваад ир. Ойлголоо. Энэ борлуулдаг ор юм уу? Тийм ээ. Талхан зориулж хийсэн тусгай загвар. Цагтаа би өөрөө ганц 2 удаа борлож байсан юм. Болгоомжтой жаахан халуун шүү. За. Ха ийм халуун гээгүй штэ. Жаахан багсгаж болохгүй мүү? Би тий гомдол борломоор байгаа үстэй тийм ээ. Саяхан бол өвдөж. Тэгтээ чигнээсээ галгараад байгаа биш үү? Хүчтэй байгаарай найзаа. Шокогийн төлөө тисээрээ. Чиний зүг хайрын төлөө тийсэн. Би борлоно. Сайн байна. Сайн шаргадсан талхны хуваар шинэ амьдрал чинь эхэллээ. Баярлалаа эрхмээ. Би цоошин талгуулж гэж. Илүү шаржиг нуур. Хөөх, сүйтэй
шарсан талхаа чи гайхалтай болчлоо. Маш их баярлалаа ноён талхаа. Таны тухай яриа бүгд үнэ юм байна. Үнэхээр үнэн. Тийм ээ. Одоо явж зүрх сэтгэлийн тулаагүй минь. Баярлалаа эрхмээ. Маргааш уулзъя. Шок авах. Сайн уу? Сони юу вэ? Юу вэ? Сүйтэй шарсан талх цоошин төрхтэй болсон. Тийм ээ. Чи сайн уу? Би юу маа Цэцэгүү. аавно анхаарсан мөчөөс чи зүрх сэтгэлийг минь булаасан. Үгүй. Уучлаарай залуу. Би чамайг сонирхохгүй байна. Яагаад вэ? Харалда чиний төлөө булчинтай болох гэж маш их хичээсэн. Бас шаржигнуур болтлоо түлэгдсэн. Оо. Тэр надад үнэндээ хамаагүй л дээ. Тэгвэл яагаад би юу хийчих вэ? Зүгээр л чи манай даргатай их адилхан болчихж. Чи юу? Гэхдээ би адилхан биш ээ. Миний юун тэр хөгшин шаржигнуур талхтай адилхан байгаа юм бэ? Өөр штэ. Харалда би 20% хар. Баяртай. Шоко. Ноён талхтай болцож байгаа юм шиг санагдана. Яста моохай. Хөөе, юу болов? Яагаад гуниглаад байгаа юм? Шоко гуйсан чинь санснаар болсонгүй юу? Цоглоггүй найзаа. 50 дээр зөндөө бялуу байгаа. Маш том нарийн бовны газар шүү дээ. Инэдмийн баяр. Оглооны мэнд. Шоко, юу хийж байгаа юм? Энэ юу вэ? Эрхмээ, наадах чи миний халагдах өргөд. Ажлаасаа гарлаа. Их баярлалаа. Юу? Нэрээ эрхмээ гэж дуудах шаардлагагүй. Баяртай. Баяраа. Юу? Гэнт яагаад ингэж байгаа юм бэ? Соглоо худалдаж аваад хойжсэн юм аа. Явж дэлхийг тойрон аяллаа. Шоко. Би тэг явал да. Намайг сүйтэй битгий хамт үлдээл дээ. Ажилтан олдохгүй шүү дээ. Эрхмээ, та үнэхээр гений юм аа, тийм ээ. Өнөөдөр 4-р сарын 1 би таныг хуурсан юм. Нарга юм биз дээ. Би хутлаа ярихад дургүй. Нэг санаа байна. Хоёулаа сүүгээр тоглоё. Сүүгээр үү? Хөвгөлтэй байхдаа чамд бодсон юм байна уу? Энэ хуурамч халууны шил арьсан дээрээ ингэж дараад тэгээд хуурамч халуун. Оо, сонирхолтой юм аа. Сүүгнийг сайн чаднаа. Хүлээж дэсэхгүй нэ. Энэ ихтэй чихэр хамгийн гоё нь ажлынхантайгаа хурдан хуваалцмаар байна. Сүү ирээд хардаа ноён талах өвдчихөж. Ноён талхаа. Харж байна уу? Халуунтай байна. Би энэ сулдчихаж. Их хүнд өвдсөн байж магадгүй. 112-оо энэ үнэн үү? Сүү, намайг яваад өгөхөр ус чиний харж байгаарай. Ноён талхаа бидгээ ингэж яар. Та амьдрнаа зүнхэн сайн нарийн бовны залуугаараа өвдөх штэ. Таныг муухай штоолгор мөнгнаас л гэж бодсон. Сүү бие бай. Ноён талхад яаж туслахаа бодоцгоё. Баяраа би мэдлээ. Амгаагчл хийж өгнө. Бүтэхгүй хүү гэж шүү. Халуун чинжүү сармас баг зэргийн цагаанга яг боллоо. Оо, наадах чинь юу вэ? Манай гэрийнхээ энэ жорыг олон жил хийж байгаа. Энэ шүлийг уусны дараа өвдөн гэж байхгүй. Тэр дараа өвхөн эсвэл би энэ сайжирна. Юу? Болчихлоо. Сайхан хоолоорой ноён талхаа. Юм уудах юм уу? Онцгой үнэртэй л дээ. Гэхдээ уучих юм бол шинээр төрсэн юм шиг л болно. Заавал ингэх хэрэг байна уу? Үргэлжлүүлээ жүжиглээ. Өөр аргагүй. Хууралтаа ингэж л үргэлжлүүлэхээс өөр аргагүй юм шиг байна. Хөөх сайн байна. Халуун ногоотой хоол ханаад нь сайн байдгийн. Бүгдийг нь уучих. Сүү их сайхан шүл байна. Их баярлалаа. Халуун буураагүй л байна. Одоо яах вэ? Одоо би гайгүй болж байна. Надад хүлээж угаараа ирхмээ. Хөлтөөгчний бүх хүмүүс халууныг чинь бууруулнаа. Одоо гайгүй болж байна ирхмээ. Жаахан ч гэсэн буугаагүй байна. Юу? Энэ яг хатгаа юм шиг байна. Хатгаа гинэ. Тэр чинь аимшигтай штэ.
Ноён талхаа өөрөөлөөрэ таныг имлэгт хүргэе. Тех хэрэггүй дээ. Хүлээж бай. Хоёулаа сууг тэнэг болгох ёстой штэ. Ингээд болчихвол хайран. Хурдлаарай. Одоо явбал удахгүй очихно. Тэгвэл сайн байна. Бид туслаарай. Энд нэг хатгаатай хүн ирлээ. Энэ талхууг нь зүгээр л ярдаг ааштай байсан. Одоо дээр нүвчтэй бас хөгшин болчихсон. Тэнгэр минь намайг хэдтэй гэж бодоод байгаа юм болоо. Намайг сонсож байна эргэмэ. Хоёулаа имлэгт ирчихлээ. Тэсэд гараарай. Эргэмэ намайг сонсож байна уу? Хэдэн гурав харагдаж байна. Битгий хөдлөгөөд бай. Юу нөвдсөн бэ? Эмчээ туслаач. Энэ хөгшин талх хатгаатай болчлоо. Бас дээр нь хөгшин халуунтай байгаа. Ингээд харахад зүгээр л юм шиг байна да. Тийм баг ясгүй. Халуун нь 112 гарчихсан. За тэгвэл одоо шууд тариа. Тариа гэнэ? Жахан л өвдөн. Оогүй би зүгээрээ. Эмчи өвчтөө ухаан алдчих шиг боллоо. Зүрхний сахилгаа өдөгч билд хамгийн их дээр нь тавиараа. Ахад нэг өвчтөнд алдмааргүй. Мэдлээ эмчи. Ноён талхаа би энд байна. Бүх юм сайхан болноо. Совлогч хамгийн их дээр нь тавиараа. За. Манай өвчтөн ахаад ухаан. Амжаар минь шараадах гэж би хэлээгүй. Бас л өндөр халуунтай байна. Энд ч муу та. Эмчээ хэлээч. Ноён талхаа амьдрах болов. Одоо ганц л арга үлдлээ. Мис засал. Мис таслаа. Ямар гээчин хайчин эмч вэ? Ноён талхаа. Агаад жүжиглээд бай. Намайг шатаах төглөө. Энэ инээдний баярыг чинь дуусгая. Одоо сүуд үннээ хэлвэл ахиж танд хизээч идэхгүй. Даргын хуваарч. Энэ хүртэл явсан юм чинь жаахан л тэсч. Хамгийн гоё хууралт болно. Одоо хаглаанд шууд орё. Юу одоо гэж? Намайг тав. Ноён талхаа та тийч гарахгүй би өмнөөс чинь өсчигээ сайн харнаа. Юу гээчин вэ? Лоботомын хагалгаанаас идэвнэ. Талхны хутгуу. Болоочтой худлаа байсан юм а. Инээдний баяраар хуургасан юм. Халууны шил хуурамч шоколадаар хийлгсэн. Бид хоёр зүгээр сүүг хуурах гэсэн юм а. Тийм бэлэг. Тийм бэлэг. Яг зөв. Үнэндээ шоко бид хоёр анханасаа таныг хуурсан юм байхгүй юу? Энэнд бэлдэх гэж бид хоёр их хэрт ирсэн. Би ерөөсөө юм хийдгүй л дээ. Та хоёр бас уу? Бид жинхэнэ. Зүгээр л хам туурай гэж бодсон юм да. Их инээдтэй байлаа шүү. Би энэ яваа насандаа ингэж их айж байсангүй. Та хоёр надад шин дотоож авч өгөөрэй. Өшөөгөөрөө ноён талхаа. Авчуу чигнэмэхүү. Яасан хөр хамтан бэ? Ангар минь би мөхөөдөс авчирлаа. Ашгүй бацаад ирв. Өдсний газрын очир бараг ихгүй урт байлаа. Бяцхан Гедори хаан байна. Юу гэсэн үг вэ? Чамайг харж байгаа гэж бодсон шүү дээ. Алдчихсан Гедори. Гедори. Өшөөгөрөө ирэх мэ. Гедори. Гедори чи хаана? Ой, дэшээ битгий гараа. Юу бодоод байна? Тэр хүүхэд нөөцлөрлөө авирч байна. Гедори. Оо, дэшээ битгий гараа. Гедори. Би бол жинхэнэ хавч. Гэт аюултай штэ. Одоохон буугаад ирээ. Аав ээж нь үү? Одоохон болиулаад. Бидний үнэхээр уучлаарай. Гүү минь одоо болно. Миний унгаштай. Таашаа би загснуудтай хамт аквариумд амьдрнаа. Яагаад ингэж байгаа бэ? Чи жинхэнэ хавч биш шүү дээ хүү минь. Тийм биш ээ. Би жинхэнэ хавч. Чи жинхэнэ хавч биш шүү дээ. Хавчтай би лууч биш. Зүгээр жигэн мэд Гедори чам заламгаа байхгүй. Манай Гедори талаа яралт амьдрмаар байна гин. Өөрийн
өөрийгөө жинхэнэ хавч шиг гэж итгэхэд байгаа юм. Хүүхэд болгонд бол ийм үе байдаг юм. Ноён талха. Манай бяцхан гэдэг туслах арга байхгүй юу? Алдарт ноён тал хүртэл бидэнд тусалж чадахгүй. Ноён хадагтай хавчин жигнэмэг. Үлдсэн сүүлчийн итгэл найдвараараа надад итэх. Үгүй. Очмааргүй байна. Та нар миний хүрсэн аав ээж биш. Би талаа яраад руугаа буцах ёстой. Түрх шиг ороод гараадах заа юу. Үсчин гэсэн үү? Би та нарт нарийн бав шиг харагдаад байна уу? Хурамч аваа. Таваач. Чихэн хавчин дүрээрээ байна. Яасан өхөөртөм хавч хэлбэрт юм бэ? Жигэн хавч гэдгийг минь та мэдэж байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Далай руу буцахаас өмнө чи сайхан харагдмаар байгаа үстэй. Далаа? Би далаа руу явна. Орцгой. Аль далай? Атлантын уу, Номхон уу? Сайн уу? Ноён талхны өсгөний газар тавтам ярил. Хөөх, манайхаар өмнө нь хавч үйлчлүүлж байгаагүй штэ. Би далаа руу буцахаас өмнө шүдний чулуугаа авах болно. Хөө, далай руу буцахаас өмнө чамд хийх олон чухал юм байгаа шүү. Тийм үү? Тийм ээ. Жинхэнэ хавч алай тэнгисийн хамгийн хатуу ширүүн амьтан. Харин чи зэгнэг шиг зөөлөн харагдаад байна. Жигнэмэг ээ? Бас чамаас юусоо ч талаа үнэртэхгүй байна. Ийм янзтай талаа руу буцвал загасны хоол болно. Чамайг сууш болгоод идэж хинтэй. Санаагүй. Би чамайг хавчны хаан хүртэл бүхэлдгээр болгоод өгнө. Хөөх нэр юу? Баярлалаа ноён талхаа. Хонгор минь талах яах гэж байгаа юм болоо? Хүлээгээд харж ил бая та. Ноён талха. Би ирлээ. Сайн уу бяцхан залуу минь? Хөөх ямар гоё жигэнсэн загсан боб бэ? Хатагтай карп. Нааш. Хатагтай карпа загсан боб биш юм уу? Юу яриад байгаа юм бэ? Хатагтай карп бол шинэ нур хотын нийгмийн идэвхтэй. Эхэлж захиалга өгсөн болохоор чи хүлээх хэрэгтэй боллоо. Ийш. За тэгээд өнөөдөр яаж засуулмаар байна та? Энэ удаа бүр ганган болмоор байна. Стен Марокко загас шиг ганган. Stone Morocco истээ. Ойлголоо. Одоо яг жинхэнэ карп загас шиг болох гэж байна. Юу хийгээд байна? Энэ чинь буруу штэ. Ерөөсө карп шиг харагдахгүй байна. За, болчихлоо. За, ямар болж? Би ч сүрлэг болжээ. Би судас тус хураад яста гоё. Энэ чинь карп биш. Ягаад ийм муухай болгочихвоо? Юу яриад байгаа? Stone Morocco болчихсон байхад. Карп загас чинь улбар шар өнгөтэй, зөндөө олон хөөрхөн судалтай, ялалцсан хурц нүдтэй, бас хөөрхөн сэрвэ хөвсгөр сүлтэй. Манай хавч үйлчлүүлэгч карп ямар байдгийг мэддэггүй юм шиг байна. Суу, зураг аваад ирдээ. Мэдлээ. Карп ингэж харагддаг. Төгс зураг ноён талхаа. Ноён талхаа, таны ачаар би загасны цэнгүүний гоо бүсгүй болгоход маш их баярлалаа. Найз охид натархаа. Дэлхий мангар болчихсон юм уу? Юу болоод байна? Сайн уу ноён талхаа? Би билээ. Энэ дун лава ямар хөөрх юм бэ? Хавтай морил бяцхан хадагтай дун лаваа. Ноён талхаа гинэ? Газар тундын тэнгисийн бодолт хэлгмээр байна. Өнөөдөр хуучин ангийнхантайгаа уулзах юм л да. Санаа зовлтгүй. Намайг дуусгаар чи далайн давлгаанд шидэгдсэн юм шиг харагдана. Дангэрэг чидэгдсэн дун лава. Би ууц гимсэн гэж үргэлж хүсдэг байсан юм. Одоо боллоо. Энэ юу вэ? Далай мангас уу? Чи бодсон байгаа. Их хөөрхөн болсон байна. Өхөрдөм та намайг яг адилхан болгосон байна. Ой суу, сургийн өгдөө. Энэ чин дун лаваа шүү дээ. Үгүй, дун лава ингэж харагддаггүй юм. Нэрээ тийм шүү. Өтнэмхэ мартчихсан байна. Одоо төгс боллоо. Та үргэлж мундаг ажилладаг шүү удахгүй болсон.
Жинхэнэ дунд аваа ийм байдаг гэж үдээ. Миний бодсноос тийс өөр байна. Ой, чи жинхэнэ хавч болохыг тэсний ядан хүлээж байна уу аа? Тийм ээ. Тэгэж байна. Сүүлийн ганц үйлчлүүлэгч үлдсэн. Би удахгүй. Ноён талхаа сайн уу? Энд чинь бэсхэн октопус байна штэ. Уулзалгүй худж наймаалчаа. Наймалж гинэ. Та чинь галзуу юм уу? Би сквидэдтэй болцоотой. Ингээд очивол намайг ноoma амтэн гэд бодчихно. Намайг аврах том наймаалж болгоод өг. Санаа зовлтгүй. Удахгүй чи хадагтай нартай бүжиглэг тэмтрүүлтэй болно. Энэ жижиг амтныг царамуудаа муухай наймаалж болгож яасан ч чадахгүй. Ноён талхаа зураг нь яг энд байна. Үгүй. Наймаалчны хөл яа гой хатсан байна. Наймаалчны тэмдрүүл хамгийн үнцэнтэй. Тэр яг сүмс байнууд яг болно. Тэмдрүүл дээр нь тавилаа. Сэтгэл татам чанараас чинь хинч зугтаж чадахгүй. Ингээд наадуудаад өгнө. Энэ чинь жинхэнэ наймаалчны тэмдрүүл. Тэмдрүүлтэй боллоо. Одоо тарих. Хөлгүй цэнхэр далайн хамгийн том тарих. Наймаал. Хайхалтай. Үзэгсэлтэй. Ингээд дууслаа. Ноён талхаа та зүгээр л шилдэг. Миний сонир болцоо маш амжилттай болно доо. Нэрээ аврах том наймаал шиг харагдаж байна шүү. Сквидэдтэй уулзсан гот надад шууд дурлан да. Намайг харал та. Би бол наймаалч. Хүлээж угаарай сквидэд. Наймаалч яваад өглөө. Одоо манай хавч найзын ээж. Сүү зурга. Цэнхэр хавч их байдаг. Тиймээс чамайг үсэг чулуун хавч болгоно. Хальсан сагсан бөмбөгнөөс жовн товлтой. Цэгнүүдийн бэлдээр. Хамгийн чухал нь үсний хэсэг шүү. Зөндөө их үснэ. Өдөрт 2 удаа шампундаж уугаарай. Ой, үгүй. Би чигэн хавч биш. Хавчин чигэн мэг. Ээж аава хэлээд өгөхгүй би чигэн мэг. Гэти. Тийм ээ. Эд бол хавчиг хэлбэртэй шарсан чигэнмэгний гэр бүл шүү дээ. Би хавч болмооргүй байж зүгээр чигэн мэг хэвээрээ байна. Зүгээрээ гэти. Бүгдээрээ чигнэмний хуваар хуучин шиг амьдарч болно. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Ноён талхаа. Би явж зурсан горлон дээр бяцлаг нэмээ дээ. Баяртай. Ахад хавчиг загнаад байвал буцаад ирээрээ. Та хамгийн мундаг нь. За, бүгд гараад ирээрээ. Яваад өгсөн үү? Та нуугдах хэцүү байлаа шүү. Харин хэлээд яах вэ? Бүгдээрээ сайн ажиллаа шүү. Энэ та нарын хувь. Хөөх, ямар их юм бэ? Дун лаваа хэрэг болвол хизээч хамаагүй дуудаарай. Ноён талхаа тийшээ гартаа. Юу юм бэ? Би бол далайн хун тааж, агуу цагаан халим. Халхны үсний газар 5 тай морил. Том ах. Сүү! Энэ хайрцагнуудыг агуулгах руу зөө. Мэдлээ захирлаа. Хог хаяха битгий мартаарай. За юу? Мэдлээ. Сүүн крем хийхээ мартаагүй биз? Жимстэй цай найруулаад ир. Жорлонгийн суултур бөглөрч гисэн байна. Хурдан үс засахад хэрэгтэй юм а бэлдээд хээч. За захирлаа. Ойлголоо. Энэ сүү өнөөдөр ямар ирч хүчтэй байгаа юм бэ? Оо, сонсоогүй мө. Өнөөдөр сүүгийн ээж аав нэрээ штэ. Уулзаагүй жил болж байгаа гэсэн. Сүүгийн ээж аав уу? Хэм бэ? Сайн байна уу? Энэ ноён талхны өсчний газар уу? Тийм ээ. Хинсэн. Гоё юм байна. Сүү минь хоёроо цасан шүү. Уулзаагүй ямар их удаа. Сайн байгаа үсттэй. Нэрээ тийм. Та хоёрт өсчний газрынхныгаа танилцуулъя. Энэ хүн бол манай өсчний газрын захирал ноён талх. Энэ бол миний хамтран ажиллагч Шоко. Ноён талхаа сүүгээс таны талаар их сонссон. Сүү маань таныг маш их хүнддэг юм бэлээ. За зүгээр дээ. Таны газар их сайхан юм байна шүү. Миний нэлхүр ийм сайхан газар ажилладаг хэрэг үү? Яг үрээ. Ээж би одоо нялх биш. Том ах болсон. Том аха? Ээжтэйгээ уулзаагүй удсан байж үнсэхгүй юм уу? Хэрэг тийштэй. Энд чи
яах вэ? Миний нэлхүр өсөхгүй байна гэж юу? Уулзаагүй утсан юм чи явж мах идэх үү? Маха гайда. Захирлаа. Сүүтэй хамт явж орой хоол идэж болох болов уу? Болдгүй яах вэ? Сайхан хооллоорой. Танд маш их баярлаа. Явцгаая. Самгипсал идэх үү? Шарсан дахиа идэх үү? Сангипсал. Тэгээ. Сүг ягаад юм жаахан хөөгчиг байдгийг ойлгочлоо. Харин тийм ээ. Ани хоол гарчлаа. Гайда. Ой хүлээгээрээ. Аав нь түлэгдсэн хэсгийг аваад өгье. Түлэгдсэн нь гоё штэ аваа. Үлэнхий мэдвэл хор тавдар тусна. Зя. Аа. Гоё маа. Сүү кимчичгэсээ идэх үү? Миний цолцох халуун ногоотой мэдэж чаддгүй юм чи усаар зайлаад өгье. Та нэрээ би одоо халуун ногоотой юм идэж чадна уу? Юу? Халуун ногоотой мэддгээ? Халуун ногоотой кимчи идэж байгааг маань сайн хараарай. Одоо том ах болчих чи ах болчихж. Миний хүүч том болсон байна шүү. Донод хамгаалагч. Сүү одоо донод хамгаалагч үзгээ болоод унтцгаая. Дахиад үзмээр л байна штэ. Эрт унтаж байж өндөр болно штэ. Оронд нь ээж нь үлгэр уншаад өгье. Хөөх, бяцхан сүүний зориг миний хамгийн дуртай ном байна штэ. Эртээ урдын цагт бэкри тосгон зөрөгтэй бяцхан сүү амьдэрдэг байжээ. Захирлаа шоко. Өглөөний минь. Сүү өчигдөр ээж автагаа сайхан байв уу? Тийм ээ, өчигдөр ээж автагаа махны газар орсон. Аа маань махны түлэгцэн эцгийг аваад харин ээж маань кимчи уурж өгсөн. Тэгээд бүр болоогүй. Унтахын өмнө ээж маань үлгэрийн ном уншиж өгсөн гэ боддоо. Сүү чи чинь хэдтэй вүлээ? Ээж аав чинь одоо хүртэл чамайг хоололдог юм уу? Кимчи хүртэл урж өгсөн гэхээр арай тэнтнэ. Бүгдээрээ тэгэж иддэг юм уу? Юу гэж байгаа юм? Одоо бол цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл ганцаараа хоололдог шүү. Тэгээд ээжээрээ үлгэрийн ном уншуулнаас чинь хөнгөрчихөөг юм уу? Хүүхэд мөн байна, мөн байна. Би жаахан гүгэд биш шүү. Оо тийм үү? Жаахан хүүхэд биш, том ах гэсэн шүү. Хүүхдээ гүзээлзэг наваад ирээ. Хүлээгээрээ хүүхэд гэж хин юм бэ? Эрхэмэ. Сүү 20 нас хүрчихсэн хэрнээ ээж аав нь одоо хүртэл хоолыг нийтүүлж унтахын өмнө үлгэр уншиж өгдөг гэсэн шүү. Үе яана. Тэгээд ч бас болоогүй. Халуун ногоотой кимчиг нь усанд дэвтээж өгсөн гэж бодлоо. Зууха, би ирлээ. Оо бяслаг чи сүүг ах гэж би тий дуудаа. Хүүхдээ гэж дуу. Хүүхдээ? Үгүй харин сүү байна. Унтахын өмнө аав ээж нь сүүд. Сүү надаас насаарах болгоос биш хүүхдэр юм бэ штэ. Би жаахан гүгэд биш. Нэрээ тий хүүхэд биш. Том ах гэсэн. Том аха яг жаахан өгч юм. Би өөрийгөө ямар том хүн шиг ингээ батлаад өгнө. Сүү ээжээ хоёр нэрчглээ. Ноён талхаа сүүтэй хамт дөрүүлээд явж болох уу? Өнөөдөр хамт хүүхдийн парк явахаар болсон юм л да. Оо тэгэлгүй яах вэ? Цагийн хөвгөлтэй Би хүүхдийн парк явахгүй. Хүүхдийн парк руу чинь жаахан хүүхдүүд л явдаг үсттэй. Би өнөөдөр явж гүн ухааны лекц сонсно. Юу? Гүн ухааны төвөө? Энэ яагаад байна? Сүү эртээд тоглоомын талбай явмаар байна гэсэн биз дээ. Гүн ухааны лекц сонсож яах юм бэ? Ээж аава би одоо том болсон болохоор хүүхдийн парк руу явахгүй. Хүүхдийн парк дээр тоглож байхын оронд өөрийгөө хөгжүүлж улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй үсттэй. Би тэр тэрийг мэдэхгүй хамгийн үнэтэй эрхийг авчихсан байдаг. Сүү явахгүй гэж байгаа юм чи ноён талах шоко хоёрт л өгье дөө. Тэгье дөө. Юу хацвэ? Байд. Одоо яа гэхэв? Мөнгө нь хайрын юм чин тоглоомын парк явхаас биш яах вэ? Хаахаас нь өмнө хурдан явцгаая. Хүүхдийн парк далайн дээрэмчний савлуур дээр суугаад мөргөлддөг машин дээр чигсэн хандлаа сууна. Сүү юунд суумаар байна? Миний хүүгийн хамгийн дуртай мориндоо оруулах тэнд байна. Мөргөлддөг машинд ч гэсэн дуртай шүү дээ. Алив явцгаая. Далайгаас доош насны хүүхэд тогсно гэж байна. Энд суух юм бол жоохон хүүхэд чиг гэж шоолно штэ. Энд жоохон хүүхэд суудаг юм шиг байна. Том хүмүүсийн суудаг тоглоом руу явцгаая. Би гэр сууж үзнэ.
Энэ чинь галзуу хулган шүү дээ. Сүүхүү минь амар юм биш үү дээ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Би бүр галзуу хулганаас ч илүү аймаар тоглоомд сууж үзсэн юм шүү. Алив хурдан явцгаая. Яста янзтай байлаа шүү. Тэгвэл дахиад нэг суух уу? Чи зүгээр өгсөө? Тэгнэ тэр галзуу хулган арай л ахтана. Явж морин тойруулга дээр суувал ямар вэ? Дотор нь муухайраад байгаа юм уу? Явж юм уу л да. Аавынх нь ам цангаад байна. Би зүгээрээ. Үнэхээр зангаад байгаа бол явъя дөө. Хөх, хамгаалагч донод чүсний ногоон нь байна. Миний хүү хамгаалагч доноод чүүсэн дуртай байхаа. Би зүгээрээ. Энд чинь угаасаа жаахан хүүхдийн ундаа штэ. Надад нэг аяг кофе өгөөч. Эспрессоноос нэг шот нэмээрэй. Чи сая кофе уун гэсэн үү? Эндүү гашуу юм биш үү? Кофег угаасаа гашуун амтнаас нь болоод луудаг шүү дээ. Яг л бидний амьдрал шиг. Харж байна уу? Кофег том хүмүүс уудаг гэд байхад. Миний урд хоног хамгаалагч юусэл уучхал та. Би жаахан хүүхэд биш шүү. Юу? Та хоёрыг намайг жаахан хүүхэд гэд байхаар захир шоолоод, шоколад гэсэн шоолоод, бислэг найз маань гэсэн шоолоод байна шүү дээ. Би ч гэсэн одоо нийгмийн харилцаанд ордог том хүн. Ингэж жаахан хүүхчиг харьцах юм бол одоо та хоёр гэртээ харьцгаа. Уучлаарай. Бид хоёр хүүтэйгээ уулзсан болохоор ийм том болсны чи мэдсэнгүй. Сүү дараа уулзъя. Өгшөн одоо явцгаая. Би арай дэндүүлч хүү дээ. Уг нь аав ээж хоёртойгоо хамт байхыг хүсч байсан юмсан. Кино театрт доноод хамгаалагч үзээд хүүхдийн тоглоом авахуулаад тоглоомын төвд ч гэсэн тогломоор байсан штэ. Шалти би том хүн шиг царайлж байгаад юу болчих вэ? Ээж аавыгаа санаад байна штэ. Ээж хаа? Та хоёр энд юу хийж яваан бэ? Хүүгээ орхиод явна гэсэн харамсалтай санагдаад байхаар нь хүлээж байлаа. Дахиад надтай жоохон хүүхчиг харьцах гээгүй мүү? Бусдын өмнө том хүн шиг аашиллаа гэд том болчихдгүй юм шүү дээ хөө минь. Тийм ээ хүү минь чи хангалттай том болсон. Дуртай ажлаа хичээнгүйлэн хийж, хүнд байдалд орсон талхнуудад тусалдаг. Хамгийн гол нь өөрийнхөө хүчээр хичээж амьдрч байгаа. Аав ээж хоёр нь чамаараа үнэхээр бахархаж байгаа. Чи аль хэдийн хинээс илүү том болсон. Ээж аава том болсон юм шиг аашлах надад ч гэсэн их хэцүү байсан. Тийм ээ тийм. Ээж аавынхаа хажууд бол жаахан хөгчиг байхад зүг. Чи хэдэн ч нас хүрсэн хамаагүй бидний хайртай хүү шүү дээ. Маргааш амралтын өдөр шүү дээ. Явж кино үзэх үү? Кино үзчихээ тоглоомын төв рүү бас явъя. Тоглоомын дэлгүүр ч гэсэн арыг. 20 жилийн өмнө. Оо хөгшөө. Хүүгийн ман толгой дээрх үсэг буруу байна. Одоо яадаг вэ? Санаа зовлтгүй. Онцгой хүүхэд болохоор ийм байгаа юм. Хүмүүс шоолоод байвал яах вэ? Найзтай болж чадахгүй бол яах вэ? Тийм үед бол бид найз нь болж чадал болно. Бидний хайртай хүү сүү шүү дээ. Үзээлцэх нь бол улаан. Жимстэй цай уух мөч. Энэ үед сонгодог хөгжим төгс огцох юм аа. Сарбалны өгзөг бол улаан. Улаан өнгө бол ноён тасгаа. Энэ хачин дуу чинь юу вэ? Энэ үү? Алдартай макаро хамтлагийн гүзээлдэг нь бол улаан гэдэг дуу байгаа юм. Одоо талхны чартын нэгт орж байгааг та мэдээгүй мүү? Хүү чимээр юм бэ? Хаашаа нь харахаа мэдэхгүй юм бэ? Яагаад ийм дуу тэргүүлж байгаа юм? Одоогийн залуусын сонсож байгаа дуунуудыг. Макароны дуу гоё биш гэж үү? Тийм самуурмаар дуу сонсоод байхаар чи хүртэл самуурч байгаа юм. За, Моцарт, Бах, Händel зэрэг сонгодог хөгжим сонсч вэ. За юу. Мэдлээ. Хөөх, энэ макарон байна. Үнэхээр үсэнтэй юм аа. Үнэхээр хөөрх юм аа. Чи сая юу гэсэн бэ? Мако.
Би итгэж чадахгүй нэ. Ой чи юу хийгээд байгаа юм бэ? Ганц удаа гарын үсгээ өгөөч. Би сонгодог хөгжим зэрэг дээд зэрэглэлийн хөгжмөл сонсдог юм. Тийм байх нэ. Сайн уу Сүү? Макарон, чи энд юу хийж байгаа юм бэ? Ох, юу хийх юм бэ? Усаа янзлуулах гэж ирлээ. Макарон? Сайн байна уу ноён талхаа? Намайг Макарон гэдэг. Макарон гэсэн үү? Зургатаар гардагаас хамаагүй хөөрхөн юм байна. Таныг талхчны хотын хамгийн шилдэг үсчин гэж сонссон. Та миний үсийг гоё янзалж өгч чадна хэвчтэй. Санаа зовхгүй. Хамгийн гоё загвараар гоёод өгөх болно. Тийм биз дээ ноён талхаа? Хөөе, та зүгээр ноён талхаа гарч ин хитрхийх чичрээд байх юм. Ноён талхаа, та чинь ийм л салгалдаг болчихж байгаа юм уу? Ийм залуугаараа та одоо яана? Ноён талхаа одоо яана? Ийм ээлдгээр надад санаа зовж байдаг болж байна. Макарон хамгийн гоё үс засалтыг хийж өгнө. Үнэхээр их таалагдж байна. Ноён талхч мундаг шүү. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Хөөе Сүү. Ноён талх угаасаа юм дууцуутай юм уу? Нөгөө үнэндээ ноён талх чиний дууг онцгой гэж хэлсэн. Юу? Тийм дээ. Яаж ч удсан ноён талх настай болохоор. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Макарон гэлүү. Үнэхээр үзэгсэнтэй байсан. Тийм. Макарон. Хоолой нь ямар гоё юм бэ? Оо, бүжиг, гадаа төрх үнэхээр хамгийн шилдэг дуу чи Бүгдээрээ юм. сайн уу? Өнөөдөр ялгүй чихэрлэг гэдэг нэртэй шин дуу маань цацагдсан. Ялгүй чихэрлэг гэдэг дуу бол чихэрлэг амттангуудтай хамтдаа бүжгэлдэг дуу бөгөөд хичээн бүлээн бэлдсэн цомог болохоор бүгдд нь таалагдах баха. Шин цомог гаргасан гинүү. Ирүүл ухаан байна уу? Юу болоод байна? Ноён талхаа Сүү бүр макароны 10 цомгийг худалдаж авсан гин. Нөгөө би Ингэж дуучдад ухаанаа алдаад байх юм бол мундаг үсчин болж чадах уу? Таач гэсэн энэнд нэг юм хэлэл дээ. Дээд зэрэглэлийн хөгжим сонсож байж л үсч гэсэн сайн засна гэж хэлдэг үсттэй. Тийм шүү. Сонгодог хөгжим бол шилдэг. Гэхдээ ягаад яг ижилхэн цомог 10 ширхгийг авсан? олон цомог авах тусам эрхийн бичиг олон гөгч, гарын үсэг зуруулах, шүтэн бишрэгчдийн өдөрлөг сонгогдох боломж нэмэгдэнэ. Гарын үсэг зуруулах өдөрлөг. Олон цомог авах юм бол сонгогдох магадлал нэмэгдэх. Тийм ээ. Бүр хэдэн 10 ширхгээр нь авдаг шүтэн бишрэгчд байдаг. Дайрны дээрээс арай хийж төлж байж цомог авахд 100 мянгаыг үрж байдаг. Ноён талх чам шиг ингэж дуучид дагаж гүйсэн бол өдөд мундаг үсчин болж чадах байсан уу? Тийм ээ. Тэгэлгүй те. Сүү. Уучлал сонирхохоо болоод үс засаг тал анхаарлаа хандуул. Алуу. Хүү, шүтэн бишрэгчдийн уулзалтанд очихгүй өнгөрөх шахсан байна шүү. Цомог их авах тусам сонгогдох магадлал ихснэ гэсэн үг. Макарон уулзалтан дээр тааралдъя. Дахиад хасагчлаа. Харин угаасаа сонгогдохгүй юм байж яг ч бүтэн 10 цомог авдаг байна. Нэг талх бүр 1000 ширхэг цомог авсан гэсэн. Юу? 1000 ширхэг Бүгд тэр талхнаас л болж байгаа юм. хэлэх ч үг алга да. Тэр яхав энэ ноён талх хайцсан болоо. Ямар Хинч тань хаа. Сайн уу хайруудаа? Макарон. Уулзаагүй утсан байна шүү. Миний зассан засалт байна. Ингээд. Заамаа. Дараагийн хүн ирээрэй. За. За, сайн байна уу? Намайг дэмжиж хүрэлцэн ирсэнд баярлалаа. Анх удаа ярьж байгаа юм уу?
Таны нэрийг хийн гэдэг вэ эрхмээ? Брэд Питт тийм ээ. Брэд Питт. Гоё нэртэй юм аа эрхмээ? Миний нэрийг гоё гинэ. За одоо гараарай. Цаг багуу. Ийм хурдан уу? Юу ч хийгээгүй байхад. Ноён Брэд Питт. Дараа дахин уулзъя. За. Надтай дахиад уулзна гэ. Гэхдээ энэ хүн суугийн захирал ноён талхтай ямар адилхан юм бэ? Хүргэлт ирлээ. За. Яагаад ийм их мэрдэг вүлээ? Хүлээ. Яагаад хүний юмд гар хүрээд байгаа юм? Би үнэндээ зүгээр л авсан юм аа. Би бүгдийг зөөчих болохоор битгий орно. Ноён талх ийм их юу авсан болов? Харин тийм ээ. Макароны дэмжигчийн гэрэл ямар хөөрхөн юм бэ? Хайртай шүү макарон. Сум цагаан макарон. Макароны хүүхэлдээ богино цамц өсний даруулах хүртэл. Одоо баярлуулад үзэх үү. Дэмжигчийн гэрэл энд тавиад хүүхэлдээг нь Ноён талхаа. хүлээгээрэй. Юу л да надад танд хэлэх юм байна эрхмээ. Юу юм бэ? Би 5 дахь өдрийн орой эрт тарж болох уу? Уг нь 5 дахь өдрийн орой макароны тоглолт болох юм л да. Юу? Макароны тоглолт тоо? Тийм ээ. Макароны шин дуу гарсан болохоор тоглолт болно. Тасалбар. Юу? Тоглолтын тасалбар хаанаас олох юм бэ? Тэр тухайд бол интернетээр захиалчхад л болно. Тасалбар зардаг хуудас руу ороод суудлаа сонгох хэрэгтэй. Өрсөлдөгч олонтой болохоор санаа зовж л байна. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Би тасалбар авахдаа нэг ч удаа бүтгэл гэж байгаагүй шүү. Болчихлоо. Би тасалбар авахдаа бүтлгүй идчихлээ. 1 минутын дотор зарагдаад дуусгаж болдго юм уу бурхан минь. Би ч гэсэн макароны тоглолтыг үзмээр байна. Сүү минь. Зүгээр зургаар үзэж болно шүү дээ. Ноён талхаа та хаашаа явах гэж байгаа? Яагаад ингэж баах юм өмсчихөө вэ? Өнөөдөр үсчдийн холбооны уулзалттай. Явцгаад ирдээ. Би ч гэсэн үсчдийн холбооноос урагдмаар л байна. Сүү. Макароны тоглолт үзнэ гэв үсттэй. Нэрээ тийм. Макароныг ууч үзээрэй. Тоглолт нь арай л эхлээгүй ах шиг байна. Ноён талхны өрөөг цэвэрлэж дуусга. Өнөөдрийн тоглолт үнэхээр сайхан болсон хаа та. Тэр талхыг хардаа. Макароны иж бүрдлийг бүгдийг авчгаж Энгийн талх биш бай. жинхэнэ макароны шүтэн бишрэгч байл. Түттүрүрүү түттү. Юу вэ? Газар хөдлөлт үү? Ийм юм гэж байгаа. Энд чинь ноён талхны өрөө макароноор дүүрчихсэн байна. Сүү. Хаашаа хүрээд ирдээ? Чоко, яасан бэ? Тэрийг харда. Юу вэ? Сүүн цагаан макарон хайртай шүү. Сүүн цагаан макарон хайртай шүү.